бодод ноёрхогч биеийн урлаг, Монианы түүх, 1-р хэсэг. Зүүн хязгаарын чин мужид болсон тулаанд Лунгчэн хөх лууны эзэмшлийг идэвхжүүлж, энэ гэр бүлийг хүйс тэмтрээд зогсохгүй, энэ овгийн тэргүүнтэй тулалдаж, түүнийг өөрийн хаш тэнгисийн алтан хонх хэмээх эрдэнсийг ашиглахад хүргэсэн билээ. Энэ бол ертөнцийг дөргиосон аимшигт тулаан байв. Лунгчэн ийм аимшигтай түвшинд хүртлээ өссөнийг хараад Монианы сэтгэлд асар их давлгаа үүсв. Тэрээр хэдийгээр өөрөө тэнгэрлэг оршихуй болсон ч гэсэн Лунгчэн болон өөрийнх нь хоорондох ялгаа улам бүр томорч байгааг мэдэрч байлаа. Одоо Мо уулын нисдэг тамга илчлэгдсэн тул түүний өвөө Мо гэр бүлийн маструудыг авч явахаас өөр аргагүй болов. Мои Лунгчэнийг хамт явахыг өрсөн боловч Лунгчэн татгалцсан юм. Ийхүү Мо уулын нисдэг тамга маш хурдтайгаар алс хол нисв. Мониан эргэж харахад Лунгчэний дүрс алсад жижигэрсээр ердөөл ганц агшны дараа хараанаас нь бүр мөсөн алга болов. Мониан өөрийн ирэхгүй гүнзгий санаа алтлаа. Мои түүний мөрөн дээр зөөлөн алгадаад "Хүү минь, санаа алдаад байх юу ах вэ? ертөнд том байж болох ч хэрвээ чи хангалттай хүчтэй бол бүх зүйлийг хяналтандаа байлгаж чадна. Хэрв чи хүчгүй бол ертөнд хичнээн том байсан ч тэр нь чамд ямар ч хамаагүй. Мо гэр бүл салж бутран янз бүрийн газар руу дөрвөхөөс өөр аргагүй болсон ч тэд биднийг зүгээр орхихгүй байна. Тэд биднийг сүүлчийн хүнээ хүртэл үхээсэ гэж хүсэж байна. Өмнө нь манай энэ жижиг салбарт тэднийг эсэргүүцэх ямар ч арга байгаагүй. Гэхдээ Лунгчэн өөрийн Тэнгэрлэг Даогийн үрээ чамд өгснөөр чиний Тэнгэрлэг Даогийн эрчимд өөрчлөлт орсон. Чи бол жирийн нэг Тэнгэрлэг оршихуй биш болсон. Тиймээс энэ гэр бүлтэй холбоотой энэ явдал болоогүй байсан ч би чамайг ад сорихоор өвөг дээдсийн нутаг руу авч явахаар төлөвлөж байсан юм гэв. Өвөг дээдсийн нутаг хаана байдсан бэ гэж Мониан асуулаа. Төв тал газарт. Мониан цочирдов. Мо гэр бүлийн өвөг дээдсийн нутаг Тэнгэрлэг суутнууд хаа сайгүй байдаг тэр газарт байрладаг гэж тэр сансангүй. Хэрв тийм бол Мо гэр бүлийн өв залгамжлал түүний бодож байснаас хэд дахин агуу байх нь гарцаагүй. Хүү минь, энэ ертөнд чиний төсөөлж байгаагаас ч том. Төв тал газар бол жинхэнэ тулаанчдын талбар юм. Одоо чи ердөө судал нэг шатанд л байна. Төв тал газрын бясалгалын ертөнцид чи бол шоргоолч ч биш. Гэвч бидэнд цаг хугацаа маш бага байна. Чамайг өсөж өндийхийг хүлээх цаг бидэнд алга. Тиймээс бидэнд мөрий тавихаас өөр сонголт алга. Хэрв бид энэ мөрийд ялбал хуучин алдар нэрээ сэргээж чадна. Хэрв ялагдвал Мо гэр бүл одоогийн хүнд нөхцөл байдлаас хизээж гарч чадахгүй гэж Мои урд өмнө нь байгаагүй нухацтай царайгаар хэллээ. Өвөө, түс. Гинэт Мо уулын нисдэг тамга маш хүчтэй чичирхийлв. Мониан хүл алдан гуйв. Болгоомжтой бай. Бид тулааны тэнгэр твийн 7-5 аюултай бүсийн нэг болох тулааны тэнгэрийн тэнгисийн бүсэд хурж ирлээ. Бүгд газар доорх орон зайд орцгоо гэж Мои тушаав. Мо уулын тамга 3 сарын турш ниссэн бөгөөд тэд замдаа нилээдгүй аюултай тулгарчээ. Шилжүүлэх тойрог дундуур гарахдаа тэд тоолж баршгүй олон бүдүүлэг байцаалт шалгалтыг төвчих хэрэгтэй болов. Азар Мо уулын нисдэг тамга нь орон зайн эрдэнэс шиг харагддаг байсан тул төдийлөн анхаарал татсангүй. Гисэн хэдий ч Мониан маш их бухимдсан хэвээр байлаа. Түүний агуу дээд өвөө нь бусад маструудын тушаалаар хөдөлж тэдэнд захирагдаж байх юм. Тэр хүмүүсийн бясалгалын түвшин маш өндөр тул Мо гэр бүл тэднийг эсэргүүцэх хүчгүй байв. Энэ бол Мониан хүч чадал ямар чухал болохыг анх удаага биеэрээ ингэж гүн гүнзгий мэдэрсэн хэрэг байлаа. Хүч чадалгүйгээр нэр төртөө амьдрна гэдэг бол зөвхөн хоосон мөрөөдөл ажээ. Олон үе шаттай саад бэрхшээл хэдэн сарын турш болгоомжтой аялж хэд хэдэн аюултай бүсийг тойрч гарсны эцэст тэд нэгэн газарт ирлээ. Гэвч энд ирмэгц Мониан өөрийн нүдэндээ итгэж чадсангүй. Энэ газар үнэндээ нэгэн балгас байв. Үүнээс илүү балгас болно гэж үгүй тийм л газар байлаа. Ганц ч бүрэн бүтэн тоосго хан үлдээгүй бөгөөд эргэн тойронд зэлүүд уйтгартай агаар ноёрхно. Энэ бол манай Мо гэр бүлийн өвөг дээдсийн нутаг. Бидний эрдэнсийг хайж олон тооны бясалгагчид энд ирж бүх зүйлийг хөмрөн хайсан. Харамсалтай нь тэд бүгд хоосон гар бутсан юм. Миний Мо гэр бүлийн өв залгамжлал гадны хүмүүст тийм амархан нээгдэн гэж тэд бодоо юу гэж Мои тохуурхан инэв. Мо уулын нисдэг тамганаас үл үзэгдэх эрчим хүчний давлгаа гарлаа. За, нянер. Би Мо уулын нисдэг тамгыг ашиглан өв залгамжлалыг нээлээ. Өвөг дээдсийн орон зай руу ордоо. Балгасан доороос гэрлийн долгион гарч ирлээ. Монианы эргэн тойрондох орон зай мушигралдаж тэрээр алга болов. Хаха, Мо гэр бүлийн шаарнууд та нар эцэст нь гарч ирлээ шүү. Одоо хаашаа зогтохыг чинь харъя. Монианыг дөнгөж нэвтэрсний дараа тоолж баршгүй олон дөрүүд гарч ирж Мо уулын нисдэг тамгыг бүслэв. Моигийн царай тэр доороо бүр мөсөн хувирлаа. 2-р хэсэг.
Монианы хараа харанхуйлав. Эргэн тойрондох орон зай мушигралдах үед тэрээр ямар нэгэн мангаст залгиулчихсан мэт мэдрэмж төрж эцэс төгсгөлгүй харанхуй дунд орлоо. Удтал хүлээсний эцэст Мониан хөл доороо хатуу газар гიშгхийг мэдрэв. Тэрээр өөрийгөө нэгэн харанхуй ертөнцид байгааг олж харлаа. Энд өчүүхэн ч гэрэл байсангүй. Агаар нь ялзарлын үнрээр дүүрсэн байв. Үүний дараа Мониан эргэн тойрноо харахаар өөрийн тэнгэрлэг мэдрэмжээ тэлтэл харсан зүйлээсээ болоод цочсондоо байрнаасаа бараг л үсрэх шахав. Энэ газар үнэндээ газар доорох асар том бунхан байсан бөгөөд түүний эргэн тойронд мянган чулуун ас байх ажээ. Тэрээр яг тэдгээр авснуудын голд зогсож байлаа. Энэхүү эртний бунхан нь хэдэн зуун миль урт үргэлжилсэн байв. Мониан гэрэлтдэг чулуу гаргаж ирээд эргэн тойрноо гэрэлтүүлтэл харсан зүйлдээ өөрийн ирэхгүй амьсгаа дарав. Энэ үнэхээр манай Мо гэр бүлийн өг дээдсийн нутаг гэж үү? Хан дагуу тоолж баршгүй олон хөшөөнүүд байх бөгөөд тэдгээр нь ариун нандин эрхэмсэг ауураагаар дүүрэн байв. Тэр дундаа 2 хөшөө онцгой том байлаа. Тэдгээр нь яг л амьд мэт харагдах бөгөөд нүдэн дотор нь гэрэл урсаж байх шиг санагдана. Тэднээс нэгэн мөнхийн эрчим мэдрэгдэж байлаа. Монианыг тэрхүү 2 аврах хөшөөрөө харах үед түүний ард тоолж баршгүй олон нууц бичээс бүхий тэнгис гарч ирэв. Түүний тэнгэрлэг даавуугийн хүч өөрөө аяндаа идэвхжиж эхэллээ. Түүний энэхүү хүч дотор 2 дүр гарч ирсэн нь өнөөх 2 хөшөөтэй гайхмаар адилхан байв. Энэ 2 манай Мо угийг үндэслэгчд байх ёстой. Эдгээр хөшөөнүүд үнэхээр сүрлэг бас хүчирхэг юм. Магадгүй би яг энэ мөчөд 2 хөшөөн дээрх тоос шороо доош унаж эхлэв. Тэдний эргэн тойронд тэнгэрлэг нууц бичээсүүд тодорч эхэллээ. Тэдгээр тэмдгүүд эхэндээ маш бүдэг байсан ч гэрэл нь улам тодорсоор яг л одод мэт гялалзаж эхлэв. Үүний зэрэгцээ нэгэн зөөлөн инээрэг Монианыг бүрхэн авлаа. Мониан өөрийн ирэхгүй өвдөг сөгдөв. Тэрээр 2 хөшөөнд мөргөх үед сүнснийх нь гүнд нэгэн цуурай мэдрэгдэж цусны холбоо нь түүнийг дуудах шиг болов. Тэд Мо өвгийн өвөг дээдэс мөн гэдгийг тэр баттай мэдэж байлаа. Чав Мониан өвөг дээдстэй мэдчилж байна. Мониан 9 удаа мөргөв. Энд нойрсож буй хүн бүр Мо өвгийн түүхэн дэх агуу зүтгэлтнүүд байсан юм. Хэдийгээр тэд хэдийнэ таалал төгссөн ч Мо өвгийн өвөг дээдсийн энэхүү ариун газарт оршуулгдсан байна гэдг нь тэд Мо өвгийн түүхэнд онцгой гайхалтай хүмүүс байсны баталгаа байлаа. Харамсалтай нь түүнд хинч хариу өгсөнгүй. Түүнийг эцэст нь босох үед түүний тэнгэрлэг даавуугийн хүч доторх 2 дүр өнөөх 2 хөшөөтэй холбоо тогтоосон байхыг харлаа. Тэд хоорондоо ямар нэгэн байдлаар харилцаж байх шиг санагдав. Хөшөөн дээрх тэмдгүүд улам бүр тодорч гэрэлцээр байлаа. Үүний дараа тэд хөшөөнөөс салж агаарт хөөрөн Мониан руу чиглэн нисэв. Тэд түүний тэнгэрлэг даавуугийн хүч рүү уусан шингэж эхэллээ. Бүүм! Эхний тэмдэг түүний хүчинд уусан шингэх үед яг л 50 нууранд солир унах мэт болов. Асар хүчтэй тесрэлт Монианыг өвдөг дээр нь нунаглаа. Тэрээр цусаар бүлжиж биеэр нь дүүрэн ан цав гарч эхлэв. Тэрхүү тэмдгийн авчирсан асар их энергиэс болоод тэрээр бараг л үхэх төглөө. Тэр айдас давтав. Тэр энд дэндүү эрт ирчихсэн бололтой. Түүний одоогийн бясалгалын төвшнэр ийм аимшигтай нууц тэмдгүүдийг өөртөө шингээхэн дэндүү ахадсан хэрэг байв. Тэр үүнийг оролдохоосоо өмнө бясалгалаа илүү өндөр түвшинд хүргэх ёстой байжээ. Ердөө ганцхан тэмдэгтээ нэгтгэхэд л түүний яс бараг л бутарч орхив. 2 хөшөөнөөс салж агаарт хөөрөн ирж буй олон зуун мянган тэмдгүүдийг хараад тэрээр тэр дороо цөхрөл давтлаа. 2 дахь тэмдэг түүнийг заавал алах болно. Гэвч түүний бие үл үзэгдэх эрчмээр хүлэгдсэн мэт хөдөлж чадахгүй байлаа. Тэр зугтаж чадсангүй. Яг энэ мөчөд бунхан бүхэлдээ чичирхийлж эхлэв. Мянган чулуун аснууд дээр цусан улаан өнгөтэй нууц тэмдгүүд гэрэлтэн асав. Үүний зэрэгцээ газар дээр аалзны тор мэт хэлбэртэй нууц тэмдгүүд тодорлоо. Тэдгээр нь бүх авснуудыг хооронд нь холбож байсан бөгөөд Мониан яг тэрхүү торны төвд байлаа. 3 дугаар хэсэг. Мониан мянган авснуудын голд зогсож байсан бөгөөд газар дээрх бүх авснуудыг холбосон нууц тэмдгүүдээс бүтсэн тор амилжээ. Тэрхүү торны судал бүрээс энерги ундарч Мониан руу чиглэн оргилж байлаа. Монианы бие бүхэлдээ чирчирхийлв. Түүнийг хамгийн их гайхшруулсан зүйл бол авснуудаас ирж буй энерги үнэхээр зөөлөн байсан явдал юм. Энэ нь түүний биеийг эцэс төгсгөлгүйгээр тэтгэж байлаа. Түүний бие яг л ус хүсэн хатсан голын голдрол шиг байсан бөгөөд эцэст нь ус ирэхэд тэрхүү энергийг шунхаар нь шингээж эхлэв. Бүүм! Гинэт Монианы аура огцом өсөв. Тэрээр судал нэг шатнаас шууд тэнгэрийн шат руу өсрөн орлоо. Түүгээрч барахгүй түүний аура зогсолтгүй өссөөр байв. Тэнгэрийн шатны 1-р түвшин, тэнгэрийн шатны 2-р түвшин, тэнгэрийн шатны 3-р түвшин.
Амьсгал авах бүрт түүний бяцлаглалын төвшин нэг жижиг шатаар ахиж байлаа. Мониа нь өөрөө хүртэл мэл гайхаж хөдөлж зүрхэлсэнгүй. Хүн ийм галзуу хурдаар дэвшиж чадна гэж тэр хизээж төсөөлж байсангүй. Бүүм. Энэ үед өвөг дээдсийн хоёр хөшөөнөөс 10 гаруй нууц тэмдэг Монианы биед шингэв. Тэрээр дахин цусаар бөөлжиж бие нь бараг л дэлбэрэх төглөө. Гисэн хэдий ч авснуудаас ирэх эрчим түүнийг тэтгснээр бие нь тасралтгүй хүчрхэгжиж шархан нөхөгдөж байв. Түүний бяцлаглалын төвшин галзуу мэт агсаар байлаа. Тэнгэрийн шатны 6 дугаар төвшин, тэнгэрийн шатны 7 дугаар төвшин, 8 дугаар төвшин. Авснуудаас дуусашгүй их эрчим хүч ундарсаар үүний зэрэгцээ хөшөөнүүдийн нууц тэмдгүүд түүнд шингсээр байв. Түүний бие дотор хоёр өөр төрлийн энерги байлаа. Нэг нь тасралтгүй эвдэн сүйтгэж байсан бол нөгөө нь тэрхүү сүйтгэлийг тэсвэрлэхийн тулд биеийг нь шинжилэн сайжруулж нөхөн сэргээж байв. Тэд хоорондоо тэнцвэрт байдалд хүрчээ. Бүүм. Мониан тэнгис тэлэг шатанд нэвтрэн орох үед түүний биеэс галзуу аавраа садран гарлаа. Түүнийг юу ч хийгээгүй байхад хөшөөнүүдийн асар их нууц тэмдгүүд Дантиан руу цутхан орж түүний хий урсгалт тэнгис тэсрэлттэйгээр томорч эхлэв. 100 миль, 200 миль, 300 миль. Мониан өөрийгөө галзуурч байна гэж бодов. Тэнгис тэлэг шатанд ийм хурдан орсон хүн байдаг тухай тэр хизээж сонсож байсангүй. Азар тэр тэнгис тэлэг шатны онолыг мэддэг байлаа. Бусад хүмүүсийн хувьд хий урсгал нь тэнгисийнхээ хэмжээг нэмэгдүүлэхийн тулд тусгай эм үрэл шаардлагатай байдаг. 300 милийн тэнгистэй хүнийг элит гэж үздэг бол тэрээр ердөө ганцхан амьсгалын дотор энэ түвшинд хүрчихлээ. 400 миль, 500 миль. Монианы хий урсгалт тэнгис маш хурдан томорсоор 10,000 мильд хүрв. Түүний зүрх галзуу мэт цохилж байлаа. 10,000 миль бол хязгаар гэж тооцогддог боловч одоогийн нөхцөл байдлыг харвал тэр энэхүү хязгаарыг шууд даван гарах гэж байв. Төс. Түүний хий урсгалт тэнгис тэрхүү хязгаарыг агшин зуур эвдэв. Яг л ямар нэг зүйл дэлбэрсэн мэт болж тэнгис нь тэсрэлттэйгээр томорлоо. 3,000 миль, 10,000 миль, 30,000 миль. Мониан өөрийн нүдэндээ итгэж чадсангүй. Өвөг дээдсийнх нь нууц тэмдгүүдийн тусламжтайгаар түүний хий урсгалт тэнгис 30,000 миль хүртлээр тэлжээ. Ийм том хий урсгалт тэнгистэй хүний тухай тэр урд нь хизээж сонсож байсангүй. Түүний хий урсгалт тэнгис хязгаартаа хүрсний дараа илүү их энерги Дантиан руу цутхан орж тэр дороо дүүргэж орхив. Тэнгис тэлэг шатны 1-р түвшин, тэнгис тэлэг шатны 2-р түвшин. Тэнгис тэлэг шатанд орсны дараач авснуудын эрчим болон өвөг дээдсийн хөшөөнүүдийн нууц тэмдгүүд түүний биед цутгасаар байлаа. Мониан одоо юу ч хийлж чадхааргүй гайхаж хоцров. Учир нь энэ бүхэн түүний хяналтаас гадуур байлаа. Түүний бяцлаглалын төвшин зүгээр л галзуу мэт өссөөр тэр бүр айж эхлэв. Энэ ахиц дэвшил дэндүү хурдан байна. Тэрээр бяцлаглалын төвшин нь тэсрэлтэйгээр өсөхийг мэдрэхийн зэрэгцээ. Сүнснийх нь гүнд ямар нэгэн шин зүйл гарч ирэхийг мэдрэв. Тэр үүнийг юу болохыг шалгахаар зэхэж байтал бүүм. Тэр шууд суур давтах шатанд нэвтрэн орлоо. Суур давтах шатанд хүрмэгц өвөг дээдсийн хөшөө бүрийн духан дээр байсан нууц тэмдгүүд тасран нисэж Монианы толгой руу орлоо. Монианы духан дээр 2 нууц тэмдэг аажмаар тодорч эхлэв. Тэд бие биедээ улам бүр ойрцоор эцэст нь нэгдэж нэгэн шин нууц тэмдэг болон хувирлаа. Шин нууц тэмдэг гарч ирэхэд газар доорх энэхүү бүхэл бүтэн ертөнц чичирхийлж эхлэв. Бусад нууц тэмдгүүд ч бас чичирч байлаа. Гисэн хэдий ч тэрхүү шин нууц тэмдэг маш хурдан бүдгэрч суур давтах үйл явц эхлэв. Түүний жинхэнэ нууц тэмдэг тодрон гарч ирлээ. Эхний жинхэнэ нууц тэмдэг гарч ирсний дараа түүний бяцлаглалын түвшин дахин өсөж эхлэв. Суур давтах шатны 1-р түвшин, суур давтах шатны 2-р түвшин. Монианы бяцлаглалын түвшин суур давтах шатны 9-р түвшин хүртэл өсөж байж сая нэг зогсов. Газар дээрх нууц тэмдгийн тор бүдгэрч авснууд ч бас нам гүн боллоо. Яг л юу ч болоогүй мэт амар амгалан болсон ч Мониан өөрийн гарлуугаа гөлрөн зогсно. Биедээ мэдрэгдэх урд өмнө байгаагүй асар их хүчийг мэдрэхтэй тэрээр саяхан юу болоод өнгөрсөнд итгэж чадахгүй байлаа. Гинэт Монианы ард байсан хан нурж нэгэн чулуун хаалга ил гарлаа. Хаалга аажмаар нэгдэхэд 5 өнгийн гэрэл газар доорх орон зайг дүүргэв. 5 мах бодийн нар агнагч ном гэж Мониан цочирдсан боловч туйлын их баярлсан дуугаар хашгирав. 4-р хэсэг. Монианы зүрх галзуу мэт цохилж байлаа. Түүний өмнө 5 өнгийн үдсгэлэнтэй нум байх бөгөөд тэр нь урт бөгөөд энгийн хэлбэртэй ажээ. Нумны гадна талд нууц тэмдгүүд сийлэгдсэн байх ба дотор нь 5 өнгийн цус урсаж байх шиг харагдана. Тэрээр нумын хөвч дотор металл, мод, ус,
гал, шороо гэсэн 5 өөр төрлийн туйлын цэвэр эрчим хүчийг мэдэрч байв. Энэхүү нумыг хармагц түүний өөрийнх нь цус оргилж эхлэв. Тэрээр нумтай маш ойр дотн холбоог мэдэрч байлаа. Энэ бол анхны үеийн 5 махбодын нар агнагч нум байна. Монианы дуу хоолой жичирч байв. Энэ бол түүний Мо гэр бүлийн хамгийн үнэт эрдэнэ байлаа. Энэ нь үнэндээ алга болоогүй, харин энд нуугдсан байжээ. Энэ бол Мо гэр бүлийн 1 номерын тэнгэрлэг ном юм. Хитрхи их цаг хугацаа өнгөрсөн тул 5 махбодын нар агнагч ном нь домог болон үлдсэн байв. Түүнийг нуманд хүрэхээр гараа сунгахад нумнаас гинэт асар их гэрэл цацарлаа. Хүчтэй энергийн давлгаа түүний бие рүү цутхан оров. Газар доорх ертөнцид жичирч хоосон орон зай нүргэллээ. Монианы тэнгэрлэг даавгийн дуудлага дахин өөрөө идэвчиж дотор нь байсан 2 дүрийн хамт гарч ирэв. Гэвч энэ удаад нөгөө 2 дүр аажмаар уусан алга болж тэдний оронд 5 өнгийн нум бий болов. Монианы ард байх нууц тэмдэгтийн тэнгис дотор одоо нэгэн үдсгэлэнтэй дүр зураг харагдана. Агаарт нэгэн нум өлгөөтэй байх бөгөөд түүний доор орших уул ус гол мөрөн бүхий ертөнцийг тэрхүү нум захирч байлаа. Монианы оюун санаанд асар их мэдээлэл цутхан орж ирэв. Мэдээлэл дэндүү их байсан тул тэрээр бараг л ухаан алдах төглөө. Эцэст нь гэрэл бүдгэрв. 5 махбодын нар агнагч ном алга болж түүний тэнгэрлэг даавгийн хүч ч мөн замхарлаа. Мониан аажмаар нүдэ нээхэд түүний 2 нүдэн дотор нэгэн нууц тэмдэг урсаж байв. Тэрхүү тэмдэг нь түүний тэнгэрлэг даавгийн хүч дотор байсан 5 өнгийн нумын дүрс байлаа. Түүнийг гараа сунгахад 5 махбодын нар агнагч ном гар дээр нь ил гарч ирэв. Мониан цочирдохын зэрэгцээ туйлын ихээр догдлоо. Нар агнагч ном үнэндээ түүний биетэй нэгдсэн байсан бөгөөд тэрээр үүнийг хүссэн үедээ дуудаж чадхаар болжээ. Хаха, би Мониан, одоо өмнөх Мониан байхаа боллоо. Миний нэр төв тал газар даяар цуйраадах болно. Мониан сүрлэгээр инэв. Бүүм. Гинэт энэхүү газар доорх ертөнцийн дэх бүх хөшөө авснууд дэлбэрч орхив. Мониан цочирдлоо. Юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал нууц тэмдгүүд түүнийг орон эргэн тойрондох орон зай мушигралдав. Тэрээр газрын гадарга дээр дахин гарч ирлээ. Яг одоо үд дунд болж байв. Наран тэнгэрт дээрээс төөнөн. Тэрээр өөрийгөө анх орсон газраа ирснийг харлаа. Мо уулын нисдэг тамга хаана байна? Мониан эргэн тойрон нь хоосон байгааг гинэт анзаарав. Мо уулын нисдэг тамга болон Мо өвгийн хүмүүс бүгд алга болжээ. Түүний гайхад зогсох зур тэнгэрт тоолж баршгүй олон нууц тэмдгүүд гарч ирлээ. Тэд түүнийг хаасан асар том хаалтыг үүсгэв. Хаа, Мо гэр бүлийн шаар минь чи эцэст нь гарч ирлээ шүү. Бид чамайг 3 жил хүлээлээ. Гинэт тэнгэрт хэдэн 14-д гарч ирэв. Тэдний аавра маш хүчирхэг байсан бөгөөд бүгд хаш цөм шатны хаад байлаа. Тэдний удирдагч нь өтгөн сахалтай, том биетэй ир байв. Тэр Монианыг хараад инээмсэглэж байлаа. Монианд муу совин төрж байсан ч тэрээр тайван хിവэр байв. Та нар хэн бэ? Миний гэр бүл хаана байна? Би хэн бэ гэдгийг чиний мэдэх ёстой зүйл биш. Харин чиний гэр бүлийн тухайд чи удахгүй мэдэх болно. Нөгөө том ир инээгээд гараа даллав. Нууц тэмдгүүд бүхий хоригн Монианыг хүлсэн хэдэн 10 гинж болон хувирлаа. Инээд алцаар том биетэй ир Монианы өмнө ирэв. Тэрээр Монианы хүзүү рүү гараа сунглаа. Гинэт Монианы нэг хуруу өнөөх том биетэй ирийн толгойд хүрв. Тэр дороо үл үзэгдэх энергийн давлгаа түүний толгойг үгүй хийж орхив. Энэхүү гинтийн өөрчлөлт хаш цөм шатны хаадыг сандарглаа. Тэдний удирдагч нь ийм амархан алагдсан. Хамгийн аимшигтай нь Монианыг хүлж байсан нууц тэмдэгт гинжнүүд шавар шиг үерэн бутарсан байлаа. Та нар зоригтой байна шүү. Мониан сүнс нэгжиг арга ашиглаж юу болсныг бүгдийг нь мэдэж авлаа. Түүний алах хүсэл ориглов. Түүний гэр бүлийг олзолсон байлаа. Энэ жаал хачин байна. Бүгдээрээ хамт дайр гэж өөр нэгэн хаан хашгирч нөхдийнхөө хамт дайрлаа. Үхцгээ. Мониан ганц хуруугаа сунгав. Түүний хурууны үзүүрт нэгэн нууц тэмдэг гарч ирээд харвагдав. Тэрхүү тэмдэг нисэн одох замдаа дэлбэрч олон тооны сум болон хувирч тэдгээр хаадыг бултаж ч амжаагүй байхад нь агшин зуурт үгүй хийв. Мониан тэдгээр хүмүүс рүү харахчгүйгээр зогсож байсан газраасаа алга болов. Мо гэр бүлийн өвөг дээдсийн нутгаас 2 уулын цаана асар том шорон байлаа. Мо өвгийн хүмүүс одоо энд хоригдож байв. Хараал ид 3 жил боллоо. Өдөржин эдгээр гахаануудыг манана гэдэг дэндүү уйтгартай юм. Төс. Цагаан өмрөгтэй 20 гаруй насны бололтой нэгэн шав шорон руу нэгэн цаасан сахиус шидэв. Сахиус дэлбэрч дотроос нь хараах чимээ гарлаа.
Тэгэхэд л өнөөх шав уйтгараа гаргаж байгаа мэт инээмсэглэв. Үнэхээр л яагаад бидний ийм уйтгартай даалгаварт явуулсан юм бэ? Тэр жаал өвөг дээдсийнхээ нутаг руу орч чадсан болов? Хэрв тэр дотор үхчихсэн эсвэл гарч ирч чадахгүй бол яах юм бэ? Биднийг энд үрд мануулах юм уу? Өөр нэгэн шав мөн адил дэлбэрдэг цаасан сахиус дотогш шидэв. Энэ удаад хэн нэгэн бэрцэн бололтой дотроос нь хашгирах чимээ сонсогдлоо. Шоронг агуйн дотор барьсан тул тэд дотор юу болж байгааг харж чадахгүй байв. Энэ газрыг хэдэн зуун шавнар хамгаалж байсан бөгөөд тэдний зарим нь цаг нөхцөөхийн тулд энэ аргыг ашиглаж байлаа. Хээ хэрв бид 10 ширхэг доод зэрэглэлийн дэлбэрдэг сахиусыг зэрэг шидчихвэл юу болох бол? Хашгирах чимээ тэднийг өдөөж байгаа бололтой. Нэгin шав атга дүүрэн дэлбэрдэг сахиус гаргаж ирв. Болохгүй. Тэр Монианыг ирэхээс өмнө хитрхи их охирол учруулж болохгүй гэсэн тушаалтай гэж нэгin шав болиулахыг оролдов. Зүгээрээ 10 доод зэрэглэлийн сахиус тийм ч олон хүний амьд хүрэхгүй. Хээ би туршаад үзье. Тэр шав инээмсэглээд 10 сахиусаа шидэв. Гэвч тэдгээрийг шидмэгц нэгэн том гар сахиуснуудыг агаарт барьж аваад нөгөө шавийн ам руу чихэж орхив. Бүүм. Тэр шавийн толгой дэлбэрч орхив. Толгойгүй цогцсон аажмаар газар унлаа. Чи хэн бэ? Бусад шавнар айсандаа хашгиралдав. Цус болон тоос шороо намжих үед Монианы алах хүслээр дүүрсэн нүд ил гарлаа. Хүйтэн дуу хоолой хадав. Та нарыг там руу илгээх хүн байна. 5 дугаар хэсэг. Та нарыг там руу илгээх хүн байна. Цус болон тоос шороон дундаас нэгэн дүр аажмаар тодорлоо. Хинч түүний нүүр царайг тод харж чадахгүй байв. Тэд зөвхөн алах хүслээр дүүрсэн хоёр нүдийг л олж харсан бөгөөд тэрхүү нүд нь яг л үхлийн элчийнх мэт харагдана. Үхцгээ. Мониан хуруугаа сунгахад нууц тэмдэгт сумнууд харагдаж тэдгээр шавнарыг хідэн хэсэг болгон дэлбэлж орхив. Янгээр чи мөн үү? Моигийн дуу агуун гүнээс сонсогдлоо. Түүний хоолой сэтгэл хөдлөлөөс болоод чичирч байв. Уранхай ноорхой нөмрөхтэй нэгэн настан агуйн амсар дээр яаран гарч ирв. Энэ бол түүний өвөө байлаа. Одоогийн өвөө нь өмнөх сүрлэг хаан мэт төрхөө бүр мөсөн алджээ. Үсэн сэгсийж бүр нэг гаранч байхгүй болсон байв. Тэр яг л гуйлагчин шиг харагдаж байлаа. Уучлаарай, та нар минь дэндүү их зовж чаналжээ. Өвөөгийнхөө энэ төрхийг хараад Монианы сэтгэл өөрийн ирэхгүй өвдөв. Энэ хугацаанд түүний моо гэр бүл химжээшгүй их зовлон тулсан байж таарна. Мониан тэр дороо хөдөлж шоронгийн хаалганы гинжнээс шүүрэн авлаа. Энэ үед моо гэр бүлийн бусад хүмүүс ч бас урагш тэмүүлцгээв. Гэвч тэдний бие гинж дөнгөөр хүлээстэй байлаа. Бидэнд битгий санаа зов. Чи зүгтах хэрэгтэй. Энд Монианыг гинжнээс атгахыг хармагц шууд хашгирлаа. Тэдгээр гинжнүүд маш бат бөх бөгөөд дээр нь хүчтэй хоргиуд тавьсан байв. Монианыг гинжинд хөрмөгц түүний ард 3 асар том хаалга хаагдаж түүнийг энд хавханд оруулав. Мониан тэдгээр хаалганууд руу харахчгүйгээр хаан зэрэглэлийн бат бэх гинжнүүдийг гараараа бутлан хаяв. Тэдгээр нь Монианы гарт яг л цаас шиг сул дорой байлаа. Өвөө, санаа зовлтгүй. Би ирсэн юм чинь бүгдийг нь эндээс аваад гарч чаднаа. Мониан гараа сунгаж, Мои болон бусдын гинжийг хялбархан тасдав. Мониан ийм хүчрхэг гинжнүүдийг өчүүхэн хүч гаргалгүйгээр хялбархан тасалж байгааг хараад Мо гэр бүлийнхэн туйлын ихээр баярлав. Тэгээд л тэд Монианы бясалгал хэдийнэ суур давтах шатанд хүрснийг анзаарчээ. Нянгээр өвөг дээдсийн нутагт чи Мои юу болсныг асуух гэж байтал гаднаас инээх чимээ сонсогдов. Ха. Мо гэр бүлийнхэн үнэхээр тэнэг юм. Та нар манай хавханд ийм амархан орчих гэж. Гинэт энэ газар мянган маструудаар хүрээлэгдсэн байлаа. Тэрхүү инээд нь сүнс хувирах шатны шинжээчээс гарсан бөгөөд Мо гэр бүлийнхний сэтгэл цөхрлөөр дүүрв. Мониан суур давтах шатанд хүрсэн ч гэсэн ямар ч найдвар байхгүй мэт санагдав. Өвөө, та нар хоошоо ухарч аюулгүй байдлаа ханга. Би эднийг үгүй хий. Бүүм. Мои болон бусдын гайхсан харц дор Мониан агуйгаас шууд алхан гарлаа. Түүний хөл дээр нууц тэмдгүүд аслаа. Хүчрхэг тойрогтой байсан ч тэдгээр хаалганууд уулын тал хэсэгтэй хамт ард тийш шидэгдэв. Уулын тал хэсэг өөдөөс нь шидэгдэж ирэхийг хараад гадаа байсан маструуд айсандаа цочирдов. Нэгэн сүнс хувирах шатны тулаанч цохилт хийж тэрхүү уулын хилтерхийг дэлбэлж орхив. Түүнийг өөр ямар нэгэн үйлдэл хийж амжихаас өмнө Мониан түүний өмнө ил гарч ганц хуруугаа сунгав. Тэрхүү сүнс хувирах шатны шинжээчийн толгой дээр нүх гарлаа. Тэрээр нүүрэн дээрээ гайхсан төрхтэйгээр газар унав. Мониан ганц дайралтаар түүний Юан сүнсийг устгаж орхижээ. Чи лөө? Тэр хүний хөнөөсний дараа Монианы харц олон хүний дундуур гүйлээ. Тэр дороо өтгөн сахалтай нэгэн эрийг олж харав. Тэр Монианы харцтай мөргөлдмөгц
би энэ мэс мэд хүйтэн болохыг мэдрлээ. Моолын мистик тамгыг авчир. Мониан яг л амьдрал нь дуусах гэж би хүнийг харж байгаа үхлийн бурхан шиг байлаа. Бүгдээрээ хамтдаа энэ ёрийн жаалыг алцгаая. Өнөөх хэр архирч өөр 4 сүнс хувирах шатны тулаанчийн хамт тавуулаа хамаг хүчээрээ дайрав. Тэнгэрээр дүүрэн нууц тэмдгүүд аслаа. Монианы гарт 5 өнгийн ном ил гарч ирэв. Үүнийг харамгц Мо гэр бүлийн бүх хүмүүс гайхсан дуу алдав. Тэд нумыг таньжээ. Мониан зүүн гартаа нумаа барьж баруун гараараа хөвчийг нь татлаа. Тэнгэр газар нүргэлж асар их инээрийг цугларав. Үгүй ээ. Тэдгээр 5 сүнс хувирах шатны тулаанчид нэгэн зэрэг үхлийн аимшигт үнэрийг мэдэрлээ. Тэд бараг л зөнгөөрөө эргэж амиа аврахаар зогтов. Гэвч дэндүү оройтсон байлаа. Гэрэлцэн тунгалаг сум харагдаж, мянган чиглүүлэгч сумнууд болон хувирч тэдгээр 5 хүнийг онлоо. 4 тэр дороо үнс болон хувирав. Бусад дайрч амжаагүй, бүр хашгирч амжаагүй байсан тулаанчид ч мөн адил шууд бут үсэрлээ. Мониан гараа сунгаж ганц үлдсэн амьд хүн буюу Чилво гих сүнс хувирах шатны тулаанчийг шүүрэн авлаа. Чилвогийн бүх бие нь яг л шавар шиг болж цээжинд нь цустай нүх гарсан байлаа. Монианы сум түүний бүх судлыг бут цогсон бөгөөд түүний юан сүнс нь хүртэл сарнин алга болохын ирмэгдээр байв. Чилвогийн орон зайн бөгж дотроос Мониан Моулын нисдэг тамгаа олж авав. Тэр үүнийг суллахад тамга тэнгэрт маш хурдтай томрлоо. Мои болон бусд нь туйлын ихээр баярлав. Тэд шоронгоос гарч Моулын тамга руу нисцгээв. Тэд яг л гэртээ харж байгаа мэт байлаа. Моулын нисдэг тамгыг олсныхоо дараа Мониан өнөөх Чилвог алж орхив. Бас нэгэн сүнс хувирах шатны мастер ийхүү төгсөв. Мои баяр хөөрөөр бялхаж байлаа. Тэрээр шав нартаа тулааны талбарыг яаран цэвэрлэх тушаал өгчээ. Нянгээр чи өвөг дээдсийн нутгаас Мо гэр бүлийн дээд өв залхамжлалыг олж авсан бололтой. Хаха, эцэст нь өшөөгөө авах найдвар төрлөө. Гисэн хэдий ч бидний дайснууд хитрхи хүчрхэг хിവэр байгаа тул одоохондоо бид зүгтах хэрэгтэй. Чамайг хангалттай хүчрхэг болмогц бид өшөөгөө авах болно. Бидэнд хийх ёстой хид хідэн зүйл байна. Хамгийн түрүүнд бид Мо гэр бүлийн бусад салбаруудыг нууцаар цуглуулах ёстой гэж Мои тулааны талбарыг цэвэрлэж дууссаны дараа хэлв. Мониан толгой дохив. Тэд Моулын нисдэг там руугаа буцан цааш нисэв. Энэ газар алсран холдож байгааг хараад Мониан гараа зангидлаа. Өвөг дээдсийн нутаг дотор цаг хугацааны урсгалыг мэдэрч чадахгүй гэж тэр сансангүй. 3 жил түүнд мэдэгдэлгүйгээр өнгөрсөн байлаа. Дунчэн, би өв залхамжлалаа хэдийн олчихлоо. Харин чи юу хийж байна? Надаас хитрхи хол хоцорч болохгүй шүү. Чамайг байхгүй бол төв тал газар тийм ч сонирхолтой биш байх болно. Энэ үед Мониан Лунчэныг аль хэдийн төв таллаг газарт ирчихсэн. Зарим нэг бүс нутагт тэнгэрийг оронгоор нь эргүүлж эхэлснийг хараахан мэдээгүй байлаа.